Нарны нутаг. Өсгүй хүн цагаан зэр хоёрт нутаг үгүй гэдэг хэмээн шивнэж тэртех хөндөд торлсон дэгдэх ухаа завдар тоосыг гөлрөн суусан тагнуулж дэндв. ертөнцийн нэг хязгаараас их нутган гэх халуун сэтгэлдэн хөдлөгдөн яаран тэмүүлсээр торгон хилийнхэн ам халуун элсэн дээр төрүүлгээ харан унаад ээжийнхээ ингэрт эрхэлж байгаа нь ялх хөвгч шиг эхэр татан уйлмаар санагдав. Нарны илч төнсөн торгон элснээс атхан авч үнэрлээд гарынхаа салаагаар савируулан асгахад ижийн сүүгэн самарч байх шиг санагдана. Хүний нутагт 5 жил үүр гүйцэтгэхэд ирж буй мэргэжлийн тагнуулч дэндвийн хөмхөгөн зулсан хөрлөгөр хүрэн царай ягуухан цэлмэж хил хүртэл гаргаж өгөхөөр араас нь дагсан өвгөн хятад жава өвгтийг эргэн харахад тоосрон цэлих харийн нутгийн тэнгэр дор бүртих бараа үзэгдсэнгүй. Би эх орныхон өгсөн тушаалыг нэр төртэй гүйцэтгээд харжива Монгол цэрэг намайг эх орн минь хүлээж байгаа. Бас төрж өссөн нутагт минь аавал ичи хоёр минь нүдийн ширхтэл харуулдад сууга гэж шивнэг шахам хэлээд нутгийнхаа гүн рүү сарвчлан харахад алсын цэнхэр уулсын бараа буцах намрын будан дунд цайран байлаа. Төлдөр үдэш халуун өвөр хувааж ханаж үл чадам дур хүслийн цэнгэл эдлээд дахин хизээж үл учрах хоёр ертөнцийн огтл дундаас амьдүн салсан Япон бүсгүйг дурсах үед сэтгэлийн булаг үерлүүлэх Таня гэх өөр нэгэн Орос бүсгүй цэв цэнхэр нүд нулимстай харцаар ширтэж байх шиг санагдав. Гэтэл элсэн манхан бут бодрогон сүлжин ойртон ирсэн хилчтэн харж сэтгэл тайвширсан дэндв эх нутгийнхаа цэнгэх салхийг цээж дүүрэн залгилсуулаа. Гараа өргөө даажуухан бос гэсэн хилчин ирсэн цоо цолгон дуу дэрэгдэн гарахад мэдлэг үзтгэе. Би бараг 8 байна гэд инэмсэглэн өндийлөө. Самбайсын хошуу дамнан явган пан зүсэргэж явахтаа холын хожоо бодож цуглуулсан 50-60 тонны амбан шираан туусаар нутгаас гарсан хөтөлгөө сандаг дүүрэн хоёр хол замын уртад хууч дэлгэн ааж уужуу гэлдэрсээр 15 хоногийн дараа Баянзүрх хайрхны урдуур орж ирлээ. Заах хоёулаа Чингэлтэй хайрхны зүүн сугаар орж яргаатын хойд болон хаваар бууж олны хөлнөөс зайдуухан оноглоё. Өлөн харцны хор буухаас өртөж эвтэйхэн борлуулж аваад харах бараагүй алга болъё. Дотоодыг хамгаалахын өнөрч нохот сэжиг авчвал шиншилж мөшгөө салахгүй. Хойдовтой холбоод хэлбэл хар толгой дээр аянга уусан адил гэж элцгэн хэлсэн хөтлөгөө сандгийг зэмлэнгүй харсан дүүрэн. Наад хамаан саялх хүртэл хов зөх цөөн цаг шүү. Үгэн хичээж яваарай гэж ойдон маань захиж байсан юм шүү. Амьд хүн аргатай гэгчээр яаж игээд борлуулчихад бор гэртэн харж буурал самганан царайчилд сууя хэмээлээ. Баатарвангу амьд сэрүүн байхад эвтэйхэн дуулгаад их хүний дэм тусаар амархан бүтдэг байжээ. Манлавбаатарын төвх томгоос ярьж үүлэн хайлан их улсынхаа савдаг навдагт залбирч явхад бүтэхгүй ажил байдгүйсэн. Өрлөг жанжин дэмэд угна чи бидэнд тус үзүүлбэл үзүүлэх л хүнээ нэг. Гэвч тэр хүн өдөө чи бид хоёрыг мартсан байлгүй дээ. Нутаг зүг юм да. Самбайсын цоохорт олно айдий. Чойвол сууган сэрэг ухаантайч хэлсэн үгнээсээ булжаад байдаг хүн. Бүр болохгүй бол малын захаар орж бэлтээхэн лууханд хямдхан арилжаад төөргө харъя гэж хөтлөгөө сандаг хэлв. Олон жил ганцхан нийлсэн андынхан үгийг зөвссөн дүүрэн ижил зүсмийн буурал мордынхон эмэйлийг авч чөдөрлөөд намайг бодвол чиний үг мэргэн санаа хол болохоор аргавыг олох байлгүй. Би хэдэн үхрэн алдчихгүй шиг л харж бай. Хоол идээд эртхэн морддоо гэж эвсэгхэн зангаар яриад илгэж явсаар гол ус тэгш сайхан яргайтын ам өгсөн аяны жолоо татлаа. Атсуусан оноотой халтар морны нуруу ачааг буулгаж нар салхинд ганцсан жаахан цагаан майхнан босгож тохож яваа богц эмээл хазаараа оруулаад аргал төхөр явсан дүүрэнг ирэхэд 3 хөх чулуугаар тулга тулсан хөдөлгөө сандаг хазар дээрх гялгар цагаан сорвоо маажиж Манлавбаатарын маань сахиус даах байлгүй дээ. Амьд үйсэн олон найманаас аа затгаж үлдсээр ирсэмдэг хэмээн 50 зангаар хэлв. Үүлэн хан уулын савдаг дагаж яваа да хэмээн инээсэн дүүрэн буурал сортоо санчгийнхан үсийг чихнийхэн араар оруулаад
тулган зэрэглэсэн аргал ноцохоор хэцэглээ. Амьд үйсэн тулаан дундуур атгсан гар шиг сэтгэл зориг нэгтгэж явсаар нэгэн хүммэд эжилтсэн сандаг дүүрэн хоёр борцтой шил амтархан ууж нуруу биеийн амраан тэнгэр түгэргэлэх сарны гэрэлд өнгөрсөн хийгээд маргаашийн тухай бодож хэвтлээ. Дэнд хүүгэн олж уулзахарг олдох болов гэж дүүрэн асуугаад монцгор толгойтой махир гансаар тамхи нэрэн суулаа. Хүүгийн сураг ойрхон байна хөө. Хойдон маань дагуулж аваачаад дотоод яманд зарлаг хийлгээд дэрэгдэн авч явсан юм. Гэтэл нутгийн минь хайрын сайхан залуу харлаган төрийн буулган сөхөрлөө. Хойд бос хойш арга барахтан хүүгээ нутаг зүглээд эргэж хүнээр хэлэгүүлсэн. Хавар хайж яваад зээл дотор улаан алстаарсан. Мөхөө минь нүдэр мэдл холдсон да. Бэж танихгүй уншигэл холдоод явсан. Нэлээд алхаад эргээ тарахад гар өргсөн мэнд яваа шүүл гисэн дохио зангаа байх. Тэрнээс хойш сураггүй боллоо гэж хөтлөхүй сундаг хэлээд шүүрс алдав. Хойдвын ойрын хамаатнаас миний хань сум яал үлдлээ. Ингүй далхаа ахынхаас ганц хүүхэн хүрээнд байх ёстой. Хойдвол ганц мод үгэн ой татчихсан байх. Далхаах чивэт эрэг бодвол жалхан зугад шадралж явсан хүн. Эрдэм товлгааны хишиг буян тэр охины амь зуулгад хүрэлцэнэ. Гэхдээ л эцэг хэрэг яаж гүйцэх вүлээ гэж дүүрэн хэлээд уртаар шүүрс алдсан өөрийнхөө туулж ирсэн баг насанд дурсан сансан гэрэг байлаа. Халахын сайчул бие биенээ таньдаг юм байна лээ. Уг нь чивэт хоёр бас ч гэж үеийнхэн дундаан дөмгөн ирсэн тоонд орж явсан да. Далхаа маань тэр дулаанд амьд үлдсэн бол чивэт хоёр өнөөдөр ингээд хэдэн өхөр тууж ханцсан 8 хийж явахгүй л байх байсан. Гэвч амт хүн аргатай аргалын гал ичтэй хөө гэд гараан алдлан санаалаа. Хөдлөгөө гүчэнэгөө дотор газар бадар барьсан тухайга хуучлаач гэж дүүрэн хэлээд хажуулдан хэвдэв. Муу ээж минь өөд болоод бэ гэдэг хүн үнсэн тайсан шалс шиг л өнчирч оцорлоо. Нас ч баг байсан. Айл зарагдаад амьд зүү харахгүй. Баячуулын багчуул илбэд зодно. Айлын нохойтой угаац булаалдаж үл залах үе зөндөөн. Гэрийн эзэд нь нохооны ол булаалаа гэдэл толгой тарихгүй шил бүрдэн хөөн. Эд зовлоо үзээд ирэхлээр эр хүн хатууждаг юм бэлээ. Гэтэл нэг өглөө холын хол явж азаа үзмэр санагдлаа. Даашинкүүгийн бүүсийн жинчид буцчирээд хөөр хөгжөн болж байгааг хараад л хол явмаар санагдсан гэргэлтэй. Галбын 3 говь гэж туулж барахгүй эхэлсээр гатлаад жанчхүүгийн даваа гэж тэнгэр багантсан өндөр уулаар давж бээж ингэж том хот ордог хэмээн жинчид ярихыг олон сонссон. Гэхэд дүүрэнгийн нүд гялалсан уухай гэж дэм өгөн чагнж байлаа. Өвлж аварч бодлоо. Хоргот хорон гэргүй. Үгэлж дуулах ижиавгүй хүн нэгэн бодлын амар юм бэлээ. Гэтэл их нутаг ямар их хүнтэй. Эр хүн нутаг усан яасыг сандгийг хүний нутагт хадсан мантуу мэрд сухтан л ухаардаг юм да. Гэд санаа алдав. Бэ чалгаагүй анд минь. Төрүүлсэн ихэнхэн ангир уургийг амталж чадаагүй буюмуутай амтэн. Муу ич минь дөнгөж төрүүлээд л хоёр яс салгаад харваагийн мөнгө усыг үдсэн гэдэг. Ээж минь нөхрийн ганц дүү намайг хүн болгосон. Хүний хайлан гэж байдаг юм бэлээ. Үрчилж авсан аав ээж хоёртон эрхэлж өссөн дөө би. Бэл хөрөнгөтэй эх эцэг хоёрынхон хайрыг 7-8 жилд барчихсан гүндэ. Хорвоо хатуурхтан хөрвөл энэрлгүй. Ичи аав хоёр минь зэрэг шахуу өнгөрч бэ гэдэг хүн баян айлын хөрөнгөн дээр харн ялхааран үлдлээ. Төрсөн ихэмэн нөхрийн гараар тэр их хөрөнгө ганц жилийн дотор урссан та. Уг нь миний ээжийн ах над бол нагцуулах хүн шүү дээ. Байж. Гүчи чинь яасан салаа удахта юугаа яриад байгаа болдгоны тэрхэв гэд гайхан харсан хөдлөгөө сандаг руу нэмсэглэн харсан дүүрэн. Яривал их урт түүхэ гэж хэлээд махир гансaan сэтгэд суусан дүүрэн сулхан инэв хэлээд чи гайхарахгүй хөө. Миний намтар гэж надтархаа эсгийн тамтгал гэсэн үг гэд хүт инээлээ. Гавганчиг миний төрсөн эцэг шахав хүн. Би ч дээрээ 3 эгчтэй. Гэтэл намайг өөр хүний нуудгаа хүүгээд нэгнүүдэрэн үздэг хүнтэй.
Манай нутагт хол нутгийн нэг л лам хүн даяанчил суусан юм гинлээ. Хартай нөхрийн гарт тарчилж явсан ижи минь тэр хүнд л сэтгэл алдарсан юм дгүү да. Года алдаа гэхэд хаашаа юм, аз гэхэд чаашаа юм. Ижи минь хүмүүн заяаны тойрогт хэдхэн нас илэхтэн тэр хүний ингэрт жаргаж үтсэн байх гэмээр би боддог юм. Жаргал зовлон хоёрыг дэнсэлж үтсэн биш. Зовлон дундуур амталсан тусал нулимс нь амтны дээд байдаг ч юм билүү хэм мэдлээ. Намайг өсгсөн өргөл мэж минь амжиж хэлсэн ганц хүүг намайг жаргалтай болгосон юм да. Аав минь бурхан зүг одож ижи минь миний төлөө амьсгалон зангидэн төвчиж миний өр яаж шуухан эрийн цэнд хөрөндөө үхжил болохгүй хорвоо юмсан. Хэрвээ гээд амьсгалан давчдаж байхтан төрсөн ахыгаан зааж тэр хүний хүү биш юм шүү чи. Чивэл номтой ламын үр. Миний хүү урт наслнаа. Ижитэн чамайг төрүүлээд над тэрвүүлэхтэн тунжиг жаргалтай нэмсгэлсээр өөд болсон юм. Миний ах чиний ижиг тэгж жаргаж чадаагүй юм. Чи бас намайг ч аз жаргал домбуулсан. Ээж нь жаргалтай байна гэд нэг их урт амьсгаа аваад эргэж намайг хараагүй юм да. Хүний амьдралаа гэж хэмээн үгийн сунжруулан хэлсэн хөдөлгөөн сандаг анд нөхрөн өрөвдөнгөө харж байхтаа дүүрэн маань бэлтэлд өлсөж үзээгүй өссөн ч ихэнхэн ангир уургыг амталж чадаагүй гэж хэллээ. Гэтэл би мэлми бүүдэн ихтэн аяг хоол олж өгөх гэж гуйлггүйж өссөн. Гэхдээ ижинхэн цэжиг эгштэл хөхөн хөхөж хүн болсон доо. Миний туулсан зовлон шаналн дүүрэнгийн маань үдсэн амьдралаас илүү жаргалтай байж тээ. Энэ хөхөр надаас тохоо илүү зовлон үзжээ. Хэмээн бодоод уртаар шүүрс алдах мөчөд тарган мордын нуруунд ташаад олон хангалтсан 5-6 эрг газар бөмбөртөнд давхиж ирлээ. Юун хүмүүс вэ? Гэж хашгирсан дүүрэнөөд тэнцэн ташуур далайн ухсгийж мууса хулгайчд битгий хөдөл алдсан өхрийн минь хураагаад сүйжилдэж байна гинэ. Хэмээн зандрав. Уухайс хүний олноор хүч төрж хэдэн өхрийн маань дээрэмдэг санаатай юу? Гэж хашгирсан хөдөлгөөн сандаг далавчтай мэт нэсэж нөгөө давлуун эрийг өшөглөж унгаахад бусад арчууд ташуурын газалзуулан дайрлаа. Эдмийн чин савыг хагчаад өгье л дөө гэсээр ханцуугаан дотогшин чигсээр босож ирсэн дүүрэн өөдөөс нь ташуур савдсан хархуг хий зохиолон солбоордож аваад олмын тайлан эмээлтэн түлхэж унгалаа. Үүл нөмөрсөн саран авхаа эрчүүдийн зодооныг харахаас халширах мэт нүүр буруулахад омогтой харчуудын дунд сэнс шиг эргэлдэх хөдөлгөөн сандаг хүрээний омглон харчуудыг хайр наргүйд цохин унгах ажээ. Гурнагар нарийнхан биетэй дүүрэн хоёр гартан атгсан дашууран элдэмэтэд зөрүүлж ойртож ирсэн хүн бүрийг годройтол цохиж байлаа. Богинохон зайд бижигнээ дөнгөрсөн зодоон сандаг дүүрэн хоёрын ялтаар дуусахад үргэж холцсон өхрүүд эн тэндгүй мөөрөлдөх ажээ. Цадсан будаа шиг тал тийш тарсан үхрээн бөөгнүүлэн хураасаар амсгийх үед дахиад л бэтгий өдөл гэсэн захирангүй туу хадаж урт буу барьсан цэргүүд бүсэлсэн байлаа.